Багш та нарт ямар даалгавар өгсөн бэлээ гэрт чинь? Юу авчираараа гэсэн даалгавар өгсөн бэ хүүхдүүд? За, тойл юунд хэрэгтэй лээ? За, нүрээ хардаг тийм ээ. За, тэгвэл өөр өөрийнхөө авчирсан тойлыг урдаа бариад нүрээ хараадах бүгдээрээ. Нүрээ хараадах. За, тойлоо нүрээ хараадах. Өглөө усад нүрээ угаасна уу? Шүтээ угаасна уу? За, одоо багшийнхаа даалгаврыг сайн сонсоорой хүүхдүүдээ. Бүгдээрээ тойлондоо шүдээ нэг сайн хараадах та. За, шүдээ харж байгаа явцдаа миний шүд өвчтэй байна уу, эрүүл байна уу? Хорхоо идсэн байна уу, идээгүй байна уу гэдгээ сайн харна шүү хүүхдүүдээ. За, эхлээд бүгдээрээ үүдэн шүдээ харчихъя. Үүдэн шүдээ хараадах байлаа. Үүдэн шүдээ яг шүдээ. Дэлгэхтэй. Энэ урд байгаа шүд. За, урд байгаа шүдээ хараад цалин хараа багш. За, сайн хараа. За, эрүүл шүдтэй
бүгд шүдний яралцсан сайхан цагаан байх хэрэгтэй тийм ээ. За одоо бүгдээрээ тэгвэл араа шүдээ хараад араа шүдээ. Араа шүд гэж аль шүд юм? За том ангаа тань айлын хараа багш. За талиндаа хараа шүдүүдээ. Шүд нь харагдаж байна уу? Зөө сайн хөдөлгөөд хараарай. Дээш нь доош нь дээд шүдээ, доод шүдээ. За хорхоотой байна уу? Сайхан ирүүл байна уу? Тэр сайн бодно шүү. Шүдээ сайн бодно шүү хүмүүдээ. За шүднийхээ гадна тал нь сайн харагдаж байгааз одоо дотор талаа харах гэдэг үстэй шүдний дотор тал гэж аль тал юм бэ? За дотор талаа харах гэдэг харагдах нь уу? Харагдахгүй байна. Бэрхшээлтэй байгааз. За харагдаж байна. За гараа амдаа зогсгүй л. Болохгүй тийм ээ. За дээш сайн харагдах та. Сайн харагдах та. Шүдний сайн харагдаж байна уу? Харагдаж байна. За дээд шүд нь ирүүл байна уу? Доод шүд нь ирүүл байна уу? гэж сайн бодно шүү хүмүүдээ. Миний дээд шүд ирүүл байна уу? Доод шүд ирүүл байна уу? Аль эсвэл хоёулаа ирүүл байна уу? Аль эсвэл бүгдээрээ хорхоо идсэн байна уу? Харалцсан байна уу гэдгээ сайн бодож харна шүү хүмүүдээ. Багшийн нэг чинь дараа танах даалгавар гүйцэтгүүлэн тийм учраас сайн харна шүү хүмүүдээ. За хоёр шүд байна уу? Дээд нь үү? Доод нь үү? Та шүдээ ингэж харж ирсэн үү гэдэг? Талын шүдээ харж ирсэн үү? Юусоо ингэж харж байгаагүй юу? За ямар ингэ шүдээ харсан чинь? Хоёр байна уу? За одоо тэгвэл толио чимээ гаргалгүй урд хайцсандаа идэх. Чимээ гаргалгүйгээ урдлынхаа хайцсан. Хорхоо идсэн минь урд нь чи ингэж харж ирсэн үү? Урдлын ямар шүдээ? Үүдэн шүд үү? Араа шүд үү? Үүдэн шүд үү? Араа шүд нь яасан бэ? Хоёр араа шүд яатсан бэ? Хорхоо идсэн минь урд нь чи талд нь ингэж харж ирсэн үү? Юусаа харж байгаагүй юу? Хөөх тэгвэл та оо тийм үү. За одоо ингэ. За одоо мардын ширээнийхэн багштаа зургийн булан дээрээс хайчнууд аваад ширээгээр тараагаад өгдөө багштаа туслаах та. За бусд нь шүдээ сайн бодно шүү. Сая толинд харсан чи ямар байсан бэлээ? Сайн бодно шүү хүмүүдээ. Сайн бодоод оо баярлалаа. Сайн байна болсон. За багштаа тусгасан хүмүүдээ баярлалаа. Одоо нэг даалгавар гүйцэтгэн. Багшийн ширээнийхэн хулдаасан доор нэг дөрвөлжин цагаан дүр сийдсэн байгаа. За түүнийгээ гаргаад зурааслын дагуу маш хурдан хайчлаад өгөх. За багштайгаа уралдана. Зурааслын дагуу. За зурааслын дагуу тийм багштайгаа уралдаж хамгийн хурдан хайчлана хамгийн уршин. За цаас хайчлахад үлдэх юу гардаг вүлээ? Хог гарна. Хог яах ёстой вэ? Хааш нь? Хогийн сав руу хаяа тийм ээ. За хайж дуусаад хайж яах ёстой вэ? Оо зүйдэ байсан байранд нь тавь. За багш нь хайжлахтай. За тэгвэл бүгдээрээ хогоо түгээд хогийн самтаа гээд хайчаа байрлал тавьж байгаа юм. Хэрэгсэн зүйлээ буцаагаад байрлал хийгээрэй. Хайчаа байрлал хийгээд, хайчаа байрлал хийгээд. Хайчаа самтаа. За тэгээд дүрснүүдээ өргөө зогсож байгаа юм тийм. Хайчсан дүрсээ өргөө зогсож байгаа.
та нар толид юу харлаа? Шүдээ харсан тийм ээ. Одоо тэгвэл энэ хайчилсан дүнс дээрээ энэ юутай адилхан байна үгтэй? Адилхан. За адилхан адилхан өөр юутай? Шүдээ. За шүдтэй адилхан байна өөр юутай? Ингээд барилгатай адилхан. За адилхан адилхан. За тэгвэл энэ дүнсэн дээрээ миний шүд хорхоотой байсан бол яах вэ? Хорхоотой шүд яадаг вэ үгтэй? Өөгдөг, өөгдөг яадаг вэ? Ойлдог. За ойлж байгаа үгтэй. Ирүү шүдтэй үгт яадаг вэ? Динэ тийм ээ. За тэгвэл өөрийнхөө шүдийг өвчтэй байсан гэж харсан үг бол ойлж байгаа үгтэй. Ирүүл байсан гэж байгаа бол инээж байгаа үгтийг дүрслээд багштай бариад харуулдаг. За сайн зураг шүү. Математик дараа. За талын таргал шүдний ямар байсан ирүүл байсан уу, өвчтэй байсан уу гэдэг сайн бодороо өгдөө. Сайн бодож зураг шүү өгдөө. За балмастраа яах ёстой вэ? Талын таргал миний шүд ямар байсан бэлээ гэдгээ сайн бодож шүү. Тэгээд дээд талын шүд өвчтэй байсан уу, доод талын шүд өвчтэй байсан уу гэдгээ бас бодно шүү. За өргөд агараа багш руугаа харуулаад өргөд агараа. За багшийн шүд ямар байгаа гэдгээс таалцуулж үзүүлнэ. За өргөд багш руугаа харуулаарай. За өргөд харуулаад байгаа. За тэгсэн. За зөв үү. За одоо багшны даах үгээс хараад маш хараад бүгдээ. За энэ юу гэж усгаач чи сайн ажиллаарай. Ямар үгтэй? Яагаад уруу гэж хэлв? Яагаад удаан байгаа? Миний уруу дийбэлтэй. Яг гэх юм. За, хүний уруу ийм хэлбэртэй байдаг учраас та нар уруу гэж ойлгосон байна. За, тэгвэл одоо сайн бодлоо миний дээд талын шүд ирүүл байсан. Багш нь яаж авах зүрсэн бэ? Инээж байгаа. За, тэгвэл одоо сайн харж байна. Мөнхчингийн ширээ энэ дээр байдлууд нь зурсан зураг. Гэхдээ дээд талын шүд маань уу, доод талын шүдүүд үгээр сайн бодоод байрлах. Мөнхчингийн ширээнийх нь. За, байдлаа. Энэ талын шүдүүд, доод талын шүдүүд үгээр нийлүүлээд байрлах. Нийлүүлээд. Тэгээд авчихсан. Олон тэгээд. За, бэлэгтэй ширээнийх нь. За, хэдэн хүүхэд уйлсан байна, хэдэн хүүхэд инээсэн байна бүгдээрээ ингээс харнаа. Технологийн ширээнийх нь. За ширээ наас уух ширээ болгоомжтой би хэлээ мөргөлтэй. За ширээ. За хэлбэг сайхан ширээ. Ани зүгт наа.
одоо энэ сая хайчсан дүүс маань юу хийсэн бэ? Шүүд байсан тийм ээ. За тэгвэл энийг сайдар хараа. Манад инээж байгаа хүүхэд олон байна уу? Өйс хүүхэд олон байна уу гэдгээ багштай хэлж өгнө. Сайн анхааралтай ажиллаж шүү. Ажиллаж шүү сайн. Инээж байгаа. За тэгвэл тоолъё. 9 тийм ээ. За хараа. За хэдэн хүүхдийн шүд ирүүл байсан бэ? 10. За тэгвэл үлдсэний тоолыг бүгд ойлсон хүүхдүүд. 1 2 3 4. Үгүй автчлаа. Ахаад анхааралтай. 1 2 Яагаад шүд өвчлсөн гэж бодож байна? чихэр хидэд байгаа бол. За чихэр хидэд байгаа болохоор өшөө яагаад шүд өвчлсөн гэж бодож байна гэдэг вэ? Амдаа хараа. За гараа амдаа хийгээд харшоо. Маш чихэр хидэд. За шүдээ угаахгүй болохоор өвчлээд байгаа тийм ээ. За тэгвэл одоо бид нар бүгдээрээ шүдээ угаадаг гэлөө? Угаадаг. За тэгвэл одоо зөв угааж ирсэн үү? Буруу угааж ирсэн үү гэдгээ одоо ясны анх зэрэгтэй хэлээ. Хартаа баг идэл хүний эрүүл мэндийн муу. За бохих жагсад эрүүл мэндэд ямар гэж байна? Муу гэж шүү дээ. Багшаа тэгээд Хоол эзнийхээ дараа сайн байна. тэгээд нөгөө шоколад идэж болохгүй. Зүйтэй. За тэгвэл одоо бид нар шүдээ зөв угааж ирсэн үү, буруу угааж ирсэн үү гэдгээ шалгаад үзчихье. За анхааралтай сонсоорой. Ягаан анхтай хүүхдүүд очиод өөр өөрсдийнхөө сайзыг авах. Ягаан анхтай хүүхдүүд. За ээлж дараагаар би бинийгээ хүлээн. Би бинийгээ хүлээн. За ширээ очиод зогсоод байгаа. За яваад байгаа. За цэгэр анхтай хүүхдүүд ирээс ээж дараагаар гүйхгүй. Ээж ширээ. За цуглын харыг багш яаж суулчдгийг нэг үлдээ яатаа. За бүгд цаараа. Цуглаа. За цаашаа тойрол гараад. За нэг хүлээ нээж дараагаар цуглаа. Очоод ширээ дээр зогсоод байгаа. За шүдээ зайлшгүй. Юу хийх юм да? Ус тийм ээ. Ямар ус хийх вэ? Халуун юм уу? Хүүхэд ус хийх юм уу? Хөлөө ус хийх ёстой тийм ээ. Усыг яагаад заавал аянд хийж байгаа вэ те? Яагаад заавал аянд хийж байгаа? Усаа гамжаага. Усаа гамжаага. Тэгээ заадуул багштай аагаа гаргаж тарай. Сойжоо бариад зогсож бай. Усыг хийх вэ үгтэй? Дүүрэн хийх үү баг хийх үү? Баг. Яагаад баг хийж байгаа вэ? Усаа гамжаага. Усаа гамжих ёстой тийм ээ. Их ус гоожтой дээр яах юм бэ? Усаа гамжаага. Дандаа усаа гэж. Оо зүгтээ мөнгөөр усж байгаа тэгээд чи. За аа ханаас шигэж тавих юм уу те? Аа ханаас шигэж тавих.
За чихчэн өрөөний хумсны адил чихчэн өрөөний адил. За тэгвэл ийм жижигхэн тавих хэрэгтэй байх нь тийм ээ. Энэ сайзныхаа усан дээр бүтэн тавьж болох уу? Болохгүй нэ шүү дээ. За тэгвэл сайзаар норгоод чихчэн өрөөний хумсны талбайны чинээ аага тавиад аага ширээн дээрээ тавьчих хэрэгтэй. За тэгээ багштайгаа яг зэрэг угааж ихээ багш нарыг шүлээ 100 угааж исэн байна уу? 3 угааж исэн байна уу гэдэг чи яах гэж байгаа юм? За шалгаж үзэх гэж юм тийм ээ. За аага тавьчаад багш руугаа хараад үзье. За аага тавьсан уу гэдэг. За аага ширээн дээрээ тавьчих. За багштайгаа зэрэг ихлэх шүү. Аага таньлаа. Хэрэв аага танихгүй байх чинь яах вэ? Хатчул яах вэ? Тавьж байх. Ахиж хэрэгж болохооргүй болчих тийм ээ. За багш гарчих. За. За бүгдээрээ сайн зүг байсан уу? За нашаарай. За энэ юу вэ? Шүүдээ тийм ээ. За тэгвэл зэрэг ихлээ бүгдээрээ хайшуудаас эхэлж байгаа дүглээ. Хайшуудаас эхэлж дүглээ. Үүдэн шүүдээс эхэлж байгаа. За бүгдээрээ амаа хайшуудаа нийлүүлээд энэ ам шиг ингээд шүтээ. За үүдэн шүүдээс эхлэхийн тулд за зүг. Бороо тийм ээ. За яаж байгаа вэ? За энэ яаж байгаа вэ? За хари багш таамаг зүг угааж гинүү буруу угааж гинүү гэж одоо хари. За хари дээш нь. За дээш нь доош нь. Дээш нь доош нь. За сайн дээш нь доош нь. Энэ шүтний дээш нь доош нь угаах нь яаж байгаа вэ? Шүтний цавсар байгаа юм гаргах чинь тийм ээ. За одоо хараа шүтрүүгээ орлоо шүү. За бас дээш нь доош нь эргүүлээд за хараа ялах шүү. Өө зөв. За хорлоо жоохон алдаа ашиг найсан зайсан гэж угааж болтолоо. Болохгүй юм. За багш таамаг шүтээ зүг угааж исэн байна уу? Буруу угааж исэн байна уу гэдэг чинь харж байгаа шүү. За одоо шүтнийхаа гадна талыг угаасан чи бүгдээрээ дотор талаа угаая. За том ангаага дотор талаа мөн доороос нь дээш нь их сайн угаад юм шүү дээ манай хүмүүс. За яарэ том ангаагаараа дотор талаа угаахын тулд том ангаа. За одоо дээд талын шүтээ. Дээд талын дотор талын шүтээ. Цаалаа. Цаажаа босгож ярьж байгаа үүдэн шүтээ. Хамгийн сүүлд юу угаад юм бэ? За хайлаа хийлээ. Алийг хийлээ угаад юм. Алаа хараа. Ам нь хөөсөрч гин үү? Алийг хийлээ хараа гартнараа хийлээ хараа. За хийлээ. За ам хөөсрөө багт бих болж гин үү? Амнаас шүүс асуух гэдэг нь. За тэгвэл болгоомжтой нэг нэгийг хүлээгээд энэ дурдлын төвлөгөө шүсээ. Миний өндөрөө өгдөө. За одоо хэдэн удаа усаар зайлх вүлээ? Ганцхан удаа. За усаараа зайлчих үү. За усаараа нэг удаа зайлаад. За сайжсаа угаач. Усаа хийгээд сайжсаа угаагаад. Ам дотроо усаа сайн хоёр хацагтайгаа хөлгөөр алив. Амаа сайн зайлж шүү. Нэг л удаа сайн зайлна. Тэгээ асгаад сайжсаа угаагаад. За, аюул сайз аага хийгээд сайз хааш наруулж чаддгийг. Аюун дотроо юу гэж наруулж? Үсийн тийм ээ. За, дээш наруулаад аяга булан дээрээ байрлуулаад. Булан дээрээ аяга байрлуулаад. За, булан дээрээ миксер зүг угаас үгүй миксер угаас. За нэг хүлээгээд. Хэдийтэй. За нэг хүлээш өгдөө өсгөө
Хэдэн удаа амаа зайлуу? Одоо амаас юу амтчихжээ? Амаас яваад жагсаа. За одоо ямар учиртай шүдний өвдөд идэг гэж хэлвэ танаасаа яагаад шүд өвдөг гэсэн бэ? Машиныг асуух. Чиний хинэ шидэх юм. За 6 шүдтэй байдаг тийм ээ. Та нэр шүдийг ямар шүд гэж нэрлэдэг гэж хэллээ авсан. Сүүр шүд. Томооны шүдийг ямар шүд? Ясан шүд. За ясан шүд. Хэрвээ энэ та нарын энэ хөргөн сүүр шүдийг угаахгүй бол яах вэ? Хэрвээ сүүр шүдийг өвдчих юм бол яах вэ юм да? Эмч таа тийм ээ. За хэрвээ энэ сүүр шүдээ хайрлах бол байнгын шүд чи яах вэ? За одоо тэгвэл ширээ хавах гэсэн юм. 3 тавтаа өгч 1 2 За одоо нэг тоглоом тоглоо. За тэгээ. За нэг тоглоом тоглоод ихтэй ширээ тэгээ байваа. За багш нэг гоёлтой. Мөнхчингийн ширээнийхэн багштаа айлгэр булан дээр байгаа тэр хэрэглүүдийг тоглоомуудыг багштаа аваад хайцтай сагстай нөрөөд. За тийм ч байгаад зогсож. Нэг царим дотор байрлаж байгаа. Нэг царим дотор очиж байрлаж. За нэг царим багштай байрлаж байгаа. За нэг царим дотор байрлаж байгаа. Нэг царим дотор. Хорлоо. Нэг царим дотор. За манзар жигүүр байрлаж байгаа. За багштай туссан хүмүүс баярлалаа авсан. За энэ юу юм хэлээд байгаа. За бэлгүүэ. Бидний идэж байгаа хүнсний зүйлүүд шүдэнд хэрэгтэй хэрэггүй гэж байдаг байх нэ. Та нарыг мэдээ. За тэгвэл энийг сайн ажиглаад шүдэнд тустай найдуу шүдэнд хортой найдуу холоос ажиглаад нэглээд. За шүдийг цагаар болдог. За хараа ямар шүдийг ямар яагаад шүдийг цагаар юугаар ингэж арга сүүгээр идэх учраас шүдэн сайн. За энэ торт үгүй яагаад гэвэл амттай амтаа гуйсан болохоор. За амт нь юу юм чихэр юм уу? Чихэрлэг амт. Энэ юу юм? За энэ тусгай дагуулсан болохоор шүдний тустай юм уу? Тусгүй юм уу? Тусгүй байна. За тэр сагсан дотор юу яа? Энэ шүдний ямар юм бэ? Тустай. За тэгвэл тоглоод очив бүгдээ тоглоо. Багш ичээд масаа орж байгаа үгүй тоглоснаа. За том төрч. Аяма том төрч. За багш төвшин бат ихтэй. Төвшин бат үрж байна. Багш төвшин бат ихтэй сайн олж учраас хамгийн дөрөнд тоглуулах шийдлээ. За энэ цагирын дотроос шүдэнд тустай гэсэн зүйл цагирын үсрээд шүдэнд тустай гэж бодсноо. За багш зай орлох юм. Аль нь шүдэнд тустай гэж бодож ирлээ үсрээд орох нь тийм ээ. За энэ яагаад орчих? Яагаад гүгүүц шүдэн сайн болохоор. За шүдэн сайн болохоор иш орсон. За мөгчөө. За дараагийнх нь шүдэн сайн болсон зүйлээр үсрээд. За яагаад иш үсэрчв? Яагаад гүгүүлийн арцны ундаа болохоор. Арцны ундаг юу гэх юм? Арцаар хийдэг шүдэн сайн. За шүдэн тустай юу вэ? Үсэрч явж байгаа очиж болно шууд үсрэхгүйгээр гарч байгаа очиж.
За өөр тустай зүйл байна уу? За надаас үсрэж гарч байгаа. Үсрэж гар. За тэгээд өөр юу байна ачаад үсрээд ордоо. Зөө. За баярлалаа. Наа юу вэ? Тэр юу вэ? Яа гинэ. Яа шүтэн тустай юу? Чи яагаад тусгүй гэж бодож байна? Оо сахар. Чихэр их болохоор тийм ээ. За түшиг батлаа баярлалаа. За тэгвэл багш нь одоо бэлэгтэй нүгээрээ. Бэлэгтэй багшлаа шүдэнд энэ хортой доо гэж бодсон цагийн дотор усраад. Хортой доо гэж бодсон. Хортой доо гэж бодсон. За өөр. За энэ хортой энэ чихэр хортой гэж байна. За энэ чихэр хортой гэж байна. Зөө. Яагаад зөө үсэж байгаа хүмүүс баяр хүрэх байгаа? За барай гинэ. За барай гэж хоёр дээрээ зөө үсрээ. За суулгаарай. Баяр хүрэх. За одоо ингэ алтан нарыг гойж ийн башин. Алтан нар одоо ингэнэ. Энэ шүдэнд тустай гэсэн зүйлийг энэ цагийн руу ажиллаад хийгээд ихтэй багштай. Алтан нараа хаашаа том шүдэнд тустай гэсэн нэг ажиллаад хийгээд ихтэй. Шүдэнд тустай гэсэн зүйлүүдээ бариад энэ рүү ич. За тустай. За шүдэнд тустай гэснээр тийш байрлуулаад байгаа үгтэй. Алтан нараа энэ байрлуулаад өгдөг цаад цагаар байна. Наад дотроо байрлуул. За өшөө. За энэ цагаар тустай зүйл юм мөн үү? Биш тийм ээ. За бид энийг солих юм байна. Энийг аваад. За энэ сайхан цаад талын цагийнхнуудад шүдэнд хортой доо гэсэн зүйлийг багштай байрлуулж өгөөч. Хортой доо гэсэн зүйлийг наадлынхаа цагийнхнуудад халтнаа болсон уу? Энэ шүдэнд тустай юм уу гэдэг? За энэ. За баярлалаа. Алтнаа баяр үргээр өгдөө. За. Зөө энэ ихтэй зүү байж байна. За тэгвэл түгээр аваа. Октод маань энэ талтай нэг игний аваа. Бүгд энэ талтай нэг игний аваа. Нэг цуваа. Бүгдээрээ өсөрч үзье. За энэ хайр багшийн харт. Бүгд баруун гартал. Октод зүү. За цуваа аваа. За цуваа. За цуваа болон зогссон үү? За тэгвэл бүгдээ. За бүгд октод цаагач дахиагач бүгд энэ талын баруун талын цагирдыг үсэрнэ. Октод зүг талын цагирдыг үсэрнэ. Аль нь шүдэнд хортой зүйлдийг үсрэх гэж байна? Октод бүгд ямар зүйл? Шүдэнд тустай зүйлдийг үсрэх нэ тийм ээ? Шүдэнд тустай зүйл хортой зүйлийг ялгадаг маш сайн октод. За тэгвэл бүгдээрээ энэ үйл ажиллагаагаа дуусгахын тулд эндээ үсрээд гараад яваа шүү. За ихэд бүгд үсэрчи башиг араас. За үсрэхэд бол бүгдээ гараад шин аваа. Цуваад авахгүй башиг араас. Цуваа гэдэг чинь яг. За багш нь эхлээд үсэрлээ. Үлмийн дээр хүмүүн болгоомжтой. За ингээд гараад ахна хүмүүд. За ашигтай тустай зүйлийг үсэрж байгаа хүмүүст аяг үргээ дараа зөв үсэрж гэнэ буруу үсэрж гэнэ. За цуваад ороорой. За дараагийн үгтэй. Аяг үргээ дараа үгтэй. За. За аяг үргээ. За дараагийн. Ямар ахалцтай буруу үсэрж гэнэ. За дараагийн.
хүүхдүүдээ баярлалаа.